үлгэрийн эхний хэсгийг ярьж байгаа хаалтай сонсоосоор заяа. Эртээ урдын цагт ямсанжээ. Энэ дэлхий дээр 7 нар гарч газар дэлхий маш их харж эхэлжээ. Тэгтэл тэр үед хаанаас ч харснаа харавдаг, харавснаа ондог эрхий мэргэн хаваач гарч ирээд 7 нарыг зүүнээс нь баруун тиш харуулж эхэлжээ. За бүгдээрээ багшаа дуурайгаад ном харуулж байгаа юм шиг үлдээ бүгдээрээ. За сумаа татаарай, бүгдээрээ татаарай. Анчлаа. За бүгдээрээ энэ сая 7 нарыг эрхий мэргэн харуулахад юу хэрэг болсон бэ? Сом хэрэг болсон тий. Энэ ямар үлгэр вэ? За энэ эрхий мэргэн ямар дур хаадаг вэ? Бүтээл хэн ямар бүтээл хийх вэ гэдгийг энэ шидийн өөртөө дотроос л мэдээж авна. За багш нь одоо ингээд тайраад тэмдрүүлээд үзэн хатуу байна уу, зөөлөн байна уу багштай хэлж өгöö заяа. Хэн ямар даалгав хийхийг энэ дотор шийдэх нь шүү дээ. Энэ өөртөө дотроос чинь. За байж үзээрэй. Автотла хүнчи байлаа. За өөр. За бомбог. Багтай хний шавар. За Бас хатуу. за хатуу. За тойл тэмдрээ. Эдгээр байна. Түр. За Чотошоо адилхан байна. За цааш үзээ юу вэ? Бомбог энэ. Тэгээ эдгээр юм. Энэ бараг үзтээ. За хүүхдүүдээ бүгдээр өнөөдөр энэ үлгэрийн ертөнцийг бий болгоно. За хүүхэд болгоно ингээд нарыг бүтээх нь, зарим хүүхэд нь зарим нь байгаль орчин, зарим нь амьтан, эрхий мэргэнээ бүтээх нь. Бидний бүтээл яах нь үйл ажиллагааны сүл яг ингэж харагдах нэ. За бүгдээрэнд нь амжилт хүсье хүүхдүүд ээ. Бүтээл эртээ дөрвөн баг болно. За энэ болохоор амьтны баг. За сая амьтан авсан хүүхдүүд нь энд ирэх нэ шүү заяа. За болоо шүү. За багш нь тайлбарлаж өгч. За амьтдын баг. За саяны шар тестний бөмбөг авсан хүүхдүүд нарны баг. Нарыг бүтээх нь тийм үү? Эрхий мэргэний нарыг бүтээх нь. За энэ болохоор ой модны баг. За навч мод авсан хүүхдүүд нь яг нь юу навч авсан хүүхдүүд нь энд ирнэ заяа. Ойлгосон? За ой модны баг. За энэ болохоор баатрийн баг. За мөчр авсан хүүхдүүд нь энд ирэх юм заяа. Модны мөчр авсан хүүхдүүд нь баатрийн баг. Эрхий мэргэний ном сумтай бүтээх нь заяа. За тэгээ сая одоо өөрсдийнхөө авсан хаанаа нэрхээ мэдээ тэгээ амжилтын баг ингэ ирэх нэ. За мөчр авсан хүүхдүүд нь тийм баатрийн баг гэж ачих юм. Мөчмө энэ мөчрөөр хиймээрэн үү? Өндөр хиймээрэн үү? За яа? Жижигхэн болоо. Энэ чи бариад үзтээ энэ аль нь хатуу ингэж байж аль нь зөөлхөн байгаад их юм. За тэгвэл багтуу хиймээрэн үү? За тэгвэл бүгдээрээ энийг авах нь тийм үү сонгох нь ш. За тэгвэл энэгээр одоо ном сумаа хийх нь ш бүгдээ энийг тавиад чи болохоор энийг юу гэх юм ш энийг номын хийх нь ш. За номын хийхдээ энэ хоёрыг ингээ уцаа авахгүй. За хайж байна. За чи номын хийгээд хоёр сумын хийгээд. За хоёр болохоор хамтдаа юу гэх юм ш. Эрхий мэргэний хийх нь заа. За чис гэсэн шинээр сонсоод за тэгээ нараа хийхдээ нарныхаа гоё тэр түүнсэн хадууныг мэдрээд алхам дээрээ бөөн хийлээд нар хийгээрэй заа юу. За нар хийхдээ энэ дотроо энэ нарыг та нар ямар өнгөр хийх юм? Хамын Нарыг
За тэгвэл бусад өнгүүдийн ийм дотроо хийгээд за тэгээд модоо нараа ингээ яах нарны цацрагаа ингээд хийшээ заа юу. За тэгвэл зарим нь энэ дотроо ингээд хийж явах нь ш. За зарим нь нараа ингээд заа юу. За та нар морь бүтээлтэй өгөхөөс нааш хараарай. Морь бүтээл хэрмэнэ морийг бүтээлтэй ихээр том яах нь баримтын шавралтай зөөллөөд энэ яах нь алганыхаа оронд өөрийнхөө олох нь. За дараа нь цэвэн. За цэвсэн хэсгээ яах нь юм. Дээшээ яах нь хүзүүг нь босгоод ийм болох нь ш. За дараа нь толгойг хийх нэ. За дараа нь яах нь баримтлаа зөөллөөд дугуй дүрсээ яах нь дугуй хэлбэртэй болно шүү дээ тий өөрөөхий. За тэрийг цэвээд хэдэн хэсэг болгож хуваах нь үлээ. Хэдэн хэсэг? 4 болгон хуваагаад. За дараа нь энэ жижиг хэсгүүдээрээ сүүлийн юм. За яа. Нарийнхан болгоод цэвэрлэх нь. За дараа нь жижиг баримтын шавраараа өөрөөхийдөө дараа нь цэвээд дил гэж юу гэдэг. Дил гэж юу гэдэг. Наадуул хаад багшин дил гэдэг нь морины арын хэсгээс арын хүзүү хэсгээс урагшаа онгоцсон юу үсий дил гэж хэлнэ шүү дээ. Дэлээ ингэж хэлнэ заа юу. За таргуу мөн адилхан яг нь тэгэхээр баримлаа зөөллөөд дараа энэ өндөр хэлбэртэй болох нь. Дараа толгойн нэг тэгээд мөн хөлийн нэг дөрвөн хэсэг болгоо хөлийн нэгээ тэгээ хооронд нь холбож өгөх нь шүү заа юу. За мөн атагтаа бас яг адилхан. Баримтын шавраа зөөллөөд өөрийнхөө хэлбэртэй болгоод дараа яг нь тэгээд хөлийн нэг дөрвөн хөлийн нэг хоёр ч гин. За дөрвөн хөлийнх нь урд хоёр хөл нь юу вэ? Богино. Арын хоёр хөл нь урдтай хана тийм үү? За тэгээд сүүлээ бас яг нь өөрийнхөө болгоод зөөлдөө бөөрөл болгоод тэгээд нарийнхан цовоод энэ уртаа сүүл хийх нь шүү заа юу. Ойлгосноо. За тэгэхээр баримлаараа бэхлэн. Бэхлэн гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр яг нь баримлын шавраа зөөллөөд мөчөр баримлын шавраараа холбож өгөхийг бэхлэн гэдэг заа юу. Тэгэхээр энэ модонд энэ жижигхэн болох уу? Болохгүй түүд яг нь том баримлын шавраа зөөлж байгаа. Түүдээ одоо яг нь энийг багш нар сайн бэхлээд тогтоож өгч зөөллөөд одоо энэ дотроо энэ ингээд бэхлэн гэж энийг хэлээд байгаа юм шүү дээ. За ингээд сайн шиг бэхэлж өгөх нэ тийм үү? За бэхэлж өгөөд яг нэг суураа ингээд явах нь шүү дээ. За бэхлэн гэж энийг хэлээд байгаа хүмүүс ингээд ойлгосноо. За одоо өөр хаана энэ модыг бэхэлж ингээд суулмаар юм байна биш үү? За ингээд энэ явах нь шүү дээ. Одоо чулууга бас хаана байрлуулмаар байна. За ингээд чулууга байрлуулад ахаад энэ мөчрүүдээ сайн энэ баримлын шавлаа бэхэлж өгөх юм. За тэгээд сайн бэхлээд энийг орчин бүрдүүлэх нь ш та нар. Эрхийн мэрэгний үгээрээ орчин бүрдүүлэх гэж юм тийм үү? Илүү модон дээрээ баримтын шавраараа бэлгэж өгнө дөхөө. За модон жогоод бэлгээд өгч. Өөр хин за хин энийг явчих. Жаргалмаа энийг баримтын шавраараа бэлгээд өгч. Энэ цэцэг авч байгаа. Нааш хараад. За одоо бүгдээрээ хийсэн бүтээлүүдээ энэ яг нь орчин бүрдүүлээд яг нь зохиомж үүсгээд орчин бүрдүүлэх нь шүү заа юу. Зохиомж гэдэг маань яг нь бүтээлүүд нь нийлээд нэг бүлгэрийн орчин болохыг хэлээд байгаа юм. За зохиомж. За одоо бүгдээрээ өдөрийн зохиомжоо бий болох нь шүү дээ. Эхлээд юу ирэх вүлээ? Юу гэж бодож байна та нар? Эхлээд энд юу авчих вэ?
За одоо бүгдээрээ дөрвөн баг болоод ийм гоё зохиомжтой бүлэгрийн орчин бүрдүүлсэн бүх хүүхдүүдэд хэлээд чинь баяр хүргэе. Бүгдээрээ найзуудаа баяр хүргэе. Энэ дотроос Баатрийн баг ирээд бид нар Баатрийн багийг ном сумын сайн хийсэн, эрхийн мэрэгэн харваацаа сайн хийсэн гэж бодож байгаа хүмүүс Баатрийн багийнх ирээд өөрсдийнхөө урамшуулыг аваад байгаа ингэр дээр наа. Баатрийн баг эрхийн мэрэгэн харваач ном сум хийсэн хүмүүс ирээрээ. За нэг аваад сайн хийж чадсан уу чи? Алдаг даах, таруу, морь хийсэн хүмүүс бид нар бүгдээрээ бүтээлээ гоё хийсэн гэж бол өөртөө ирээд ингээд өөртөө урамшуулаарай. За амттын баг ирээрээ. Амттын баг. За амттын баг ирээд урамшуул аваарай. За сайн хийцээ энэ орчныг бүтээсэн хүмүүс гараа өрөвдөө хаа байна? За та нар бүгдээрээ гоё юм бүтээж чадсан уу орчноо? За зөвхөн өөртөө урамшуулаарай. За өөртөө танил тэмдэгтэй урамшуулдаг аваарай. За тэгээд баяр хүргэе. Найзуудаа баяр хүргэе хүүхдүүдээ. Гоё орчин бүрдүүлсэн бид нар ийм гоё бүтээл хийсэн шүү дээ. За дараа 7 нарыг амьсуулсан наран багаа урьж байна. За 7 нараа гоё амьсуулан бүтээж чадсан уу? За баяр хүргэе. Найзуудаа хэрвээ эрхийн мэрэгэн харваач ном сум байхгүй байсан бол яах вэ бэ? Халууцах байсан. За тийм хэдэн нар байх байсан бэ? Энэ 7 нар тэгвэл яаж хүмүүс яаж амьдах вэ? Амьдч чадахгүй 7 нар. Чадахгүй тий. За одоо багш нөгөө дөрвөн багийн гоё нэр өгсөн бол ярилцаад хийсэн багны үлээ орчноо бүрдүүлээ та нар гоё ярилцаад хийж чадсан уу? Чадсан тий. За та нар гоё ингэж мэдрээд амьтнаа ингэж гоё хараад хийж чадсан уу? За та нар. За энэ эрхийн мэрэгний баг та нар ингэж юугаа материалаа барьж үзсэн үү? Хийсэн юм уу? Хатуу байна уу? Зөөлөн байсан уу? Модоо барьж үзсэн үү? Баримлын шавар мод хоёрын аль нь хатуу байсан бэ? Баримлын шавар нь баримлын шавар нь ямар байсан бэ? Зөөлхөн байсан тий. За тэгвэл та нар ингэж гоё хүртээд ингэж хигмаа хийсэн юм тийм ээ. За сайн байна. За та нар юу хийсэн? Нар хийсэн тий. За нарыг хийхэд яасан? Хэцүү юм байсан уу? Байсан байгаагүй юу? За бүр ингэ 7 нар байцахад ямар чимээ гарахад ингэ час гэдэг юм халууцаад агараа тий. Тийм чимээ мэдрээд хийж чадсан уу? Чадсан уу? За бүх хүүхдүүдээ баяр хүргэе. Өнөөдөр ийм гоё бүтээл хийгээд үлгэрийн ертөнцөө бүтээсэн бүх хүүхдүүдээ дахин баяр хүргэе.